За сайн байна. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Canva hack хичээлийн хай альчтайгаар одоо та бүхэндээ хоёр зүйлийг яаж ирхэн эснийг үзүүлье. За нэгдүгээрх нь одоо өнөөдөр бол 2026 оны 1 сарын 1-ний өдөр байна. За тэгэхээр 2025 он маань баяртай 2026 он сайн байна уу гэсэн юм одоо юм жижигхэн юм богинохон 10 секундын видео байгаа. За энийг яаж хийснийг үзүүлье. За энэ маань эхлээд бол яг та бүхний харжаар 2026 гэж гарч ирж байгаа. Тэгээд goodbye гэд тэгээд ингэ салют бодож байгаа юм аюу байгаа. За хоёрт нь болохоор за одоо аялын компаниудад тийм ээ Шинэ Зеландд аялаараа ч гэдэг манай хоолойдоо Шинэ Зеландд аялах зохион байгуулдаг шүү дээ. Тэгэхээр Шинэ Зеландд аялаараа гэдэг ч юм уу эсвэл өөр улс Тайланд ч юм уу тийм ээ Филиппин ч юм уу. За тиймэрхүү ийм постэр хийхэд л бас зүгээр гэж бодож байна. За тэгэхээр энэ хоёрыг яаж хийхээ гэж үзүүлье. За эхлээд хэдүүлээ энэ юу яач нэг Шинэ Зеландд аялаараа гэдэг юугаа хийчихье. За яг эхлээд бол бид нар юу яачин фото зурагнуудаас би Шинэ Зеланд гэж яагаад тэгээд яг энэ Шинэ Зеландын бас л Кормондл гэдэг айгуу гоё бич байдаг юм хаттай тэгээд хатан дотор юм юу яаж байгаа. Тэгээд энэ зургийг авчлаа бэкграундаар нь. За тэгээд элемент рүүгээ очиж жоод та нар юу үжиж хүүгээ тэр нэг airplane window гэдэг онгоцны цонх гэж бичсэн. За airplane window гэдэг бичингүүд чи ингээ маш олон цонхнуудын юмнууд гарч ирнэ. За энэ цаадах нь бол ингээ transparency гэдэг арт цаатал нь юм одоо нэвт харагдахаар тийм ээ цонхоор харагдахаар иймэрхүү юу гэж цонх сонгож аваарай. За тэгээд цонхоо уулынх нь нэг иймэрхүү байдалтай байрлалчихна. За тэгээд энэ дээр бас нөгөө тийм ээ юм gradient юу сонгох хэрэгтэй байгаа. За энийг бол юу шаах вэ гэхээр тийм ээ одоо энэгээр нь бичээд хайчиж болно. За яа гэх юм бол маш олон янзаараа байгаа. Одоо жишээ нь энэ юу за тэгэхээр би энэ дээр бол энийг авцсан байна. За одоо тэгээ энийг яг ингээд нөгөө dot dateless-наас жоох ингээд яачиж болно. За тэгээ энэ дээр текстэн дээр ингээд Шинэ Зеланд гэж бичнэ. Энгийн цагаан болгочих. За тэгээд ишигээ очиж жоод за ямар шүү фонд зүгээр вэ гэхээр за би энэ фондыг авчлаа энэ аягүй цэвэр харагдаад байна. За тэгээд рүүгээ очиж жоод лифт гэдэг тийм ээ. За тэгээд интенситиг нь нэлээд ачих заяа тэгээд ингээ харлуулад за тэгээд яхна манай Шинэ Зеланд гэсэн юу маань энэ постэр маань бэлэн болчихж байна. За хоёрт нь болохоор энэ постэр байгаа. За энэ маань бол эхлээд бид нэр энэ дээр элемент дээр юу чичүүгээ тэгэхээр за яхаа түрүүн би болохоор нэг golden тийм ээ numbers гэдэг одоо алтаар бичсэн 26 гэсэн тоо хэрэгтэй. За 2000 тийм ээ. За тэг 20 за 2025 гэдэг тийм ээ өнгөрсөн он хэрэгтэй. За өшөө бас 2006 он хэрэгтэй. За мөн 2007 он хэрэгтэй. За өшөө 2004 он эртээ 2004 оны болоод бас ингээ голын алчи тийм ээ. За энэ 4 тон төр бол бас яг нь одоо бас адилхан одоо тийм ээ хэмжээтэй байх хэвээр. За ингээд адилхан хэмжээтэй байгаа зүтэй тийм ээ. Ийм heart shape. За тэрнийгээ бид нар яачи өнгө нь хар болгочих. За тэгээд энийгээ бас 2 болгоод нэг нь одоо бас энд оруулчих тийм ээ. За тэгээд энэ дээр бол яг уу гэхээр энэ 4-ийн тоо биш тийм 4-ийн тоо чинь одоо ингээд өмнөх он нахгүй энэ нь болохоор 2006 байна тийм ээ. За энийг бас хоёулангийн юм талбарт толгочих. За тэгээд яхан тулд бидэрт бас юу ярих хэрэгтэй black gradient гэдэг энэ дээр бас бичин заяа. Black gradient гэх бичингүүд чинь одоо ийм ингээд нэг уусалттай ингээд ийм хар юмнууд байгаа. Одоо энэчнээс аль нэгийг сонгочих заяа. За би болохоор энийг сонгочлоо. За тэгээд дахиад энийг хувлаад энэ дээр бол яхана эргүүлээ тавьчих заяа. Click гээд за энэ дээр ингээд тавьчихна. За тэгэхээр энэ 2005 он 2006 он орж ийн гэсэн үг. За тэгэхээр бид нар энэ суураа бас яхнаа дэвсгэрээ бэкграундаа бас хар өнгөөр ингэ сонгож чинь. За ингээд ийм их болж иж байна. За тэгээ энэ дээр элемент рүүгээ орчиж жоод бид нар нөгөө юу яах хэрэгтэй. Хэцмээ. За тэгээ энийг энд навчир тавиа. За өөр ямар салют байна. Энэ байж болж байна тийм ээ. Энэ бас яхнаа нэг энд оруулчих болж байна. Нас юм өнгөтэй салют байна.
За өөр ямар солиотой гоё юм байна. За ингээд эдгээр одоо юу хар 2006 он гарахаар буудна гэсэн үг шүү дээ. За тэн дээр бид нөгөө баяртай гэсэн үг бичих хэрэгтэй тийм ээ. Goodbye гэдэг. За тэгээ энэ маань бас яг нөгөө цагаан байх хэрэгтэй. Биш шаргалдаа одоо юм өнгөтэй нөгөө нэг тийм алтан. За тэгээ юуг нь болохоор бид нар юу ячи фонд нь болохоор за энэ ахад ажгүй фонд байна. Энийг ячи. За тэрнийхээ ардаас нь 3 цэг тавиад тийм ээ. За тэгээ энэ фондн дээр энэ маань үлийнх нь баяртай 2025. За бид нар төшөө энэ дээр нь hello одоо сайн байна уу гэсэн үг бас хэрэгтэй тийм ээ. За энийг бол ингээд бол тавьчих. За тэгээд энэ бол ахна чи бэжиг. За тэгээ энийг би ингээ хоёр хувлаад goodbye нь яваад тийм ээ. Энэ бидний нөгөө сайн байна уу маань орж ирнэ. За салют маань бас яг нөө орж ирнэ гэсэн үг. За энэ дээр бас нөгөө 2004 он маань доош яваад 2005 он гарч ирнэ тийм үү. За тэгээ энэ маань бас энэ орж ирнэ. За 2005 оны жоохон дэвшлүүлчихье. За тэгээд ийм болно. За 2006 он орж ирнэ. За тэгээд 2007 он бас доошлж ирнэ. Тийм ээ. За 2007 он орж ирлээ. За тэгээд яг энэ солиод бас ийшиг орж ирнэ. 2006 он энэ солиод бас орж ирнэ. Энэ солиод орж ирнэ. Энэ солиод орж ирнэ те. За энэ жоо ийшээч юм ба те. За тэгээ энийг бид нөгөө бичлэг олох хэрэгтэй. За бичлэг олохын тулд пэйж ингээ оруулж чинь. За энэ миний түрүүний хийсэн байна. За энэ 2020 энэ хоёрынхаа хоорондох нь шүү дээ. Транзишн нь болохоор энэ match and move-ийг сонгоод тэгээ энэ бас жоох удаан болгочих. За тэгэл энэ маань яг нь бэлэн болчих чинь. Нөгөө нэг firework гэдэг энэ нэг юун дээр дуу оруулахдаа нөгөө энэ салют будаж байгаа юм шиг чимээ гаргахын тулд аудио руу оржоод firework гэдэг ингээ биччих заяа. За тэгэнгүүт маш олон fireworks-ууд гарч ирнэ. За энэ нь болохоор энэ чинээс тайхан ингээ сонголттой шин. За энэ тавьчих юм байна. За түрүү энийг бас тавьсан санагдаад байна. За тэгээ яг одоо preview За ингэж харагддаг байна. За тэгээ энэ бичлэгт бас баярлалаа. Баяр таа.